За галзуу series сувгтан тавтай морилоо. Хэдүүлээ Art of Sarah гэх галзуу цувралан үргэлжлүүлцгээе. Танайга нэг удаан хүлээлгээгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж би Unitel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд галзуу series сувгтай сабад орчныг дээрээ аль хэдийн нэгдсэн бол лайк дарахтал тэгэл болоо явчих жоо юм. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэгэд пак мөрдөгч муусны хоолой дамжиж явсаар нэг хогийн цэг дээр ирлээ. Харин нөгөө талд Хён Дахи хоёр нэлен хайсны эцэст Гахигийн зураг бүхий хуучин утсаа олно. Үүнтэй зэрэгцээд киноны үйл явдал 2018 он руу шилжлээ. Тэр өдөр Дахиг нэг арга хэмжээндээр урт гихчийн очор дунд зогсож итэл нэг эмэгтэй очор дундуур дайрсаар хамгийн урд ирээд суучгаж. Үүнд нь Дахи дургуутсан ч тэрэнд юу ч хэлсэнгүй. Тэгээд тэр найзуудтайгаа хамт селфи зураг авахлахад зургийнхын ард нөгөө Гахи орж таарсан байж. Энийг анзаарсан Гахич тэрэн лүү дайрч ирээд миний зургийг зөвшөөрүүлэх авсан. Наадхаа яг одоо устдаг. Ингэж хэрүүл хийжээ. Ингэж байхдаа Дахигийн найз залуугийн авч өгч байсан зүйлтийг тасалсанд Дахи уурлаа. Тэгсэн Гахич ихэнд нь Sweetline-ы зүйлтэнд гартаам чулуу байдгүй юм. Тиймээс найз залуу чинь чамд холих юм авч өгсөн байна. Ингэж хэлчихэд яваад өгч. Дахич хэлэх үггүй болоод хоцорчээ. Тэр өдрөөс үлдсэн зураг дээр Гахи гихчийн царай нь үлдээгүйч хөлн дээрх шивээс нь тодорхой харагдаж байлаа. Муусны нүх дамжиж явсаар пак мөрдөгч Чой захирлын Самуол их дэлгүүрт ороод ирлээ. Өөрөөс нь тэсгийн аргагүй өмхийн үнэртэж байсан учраас тэр нэг мохорд нуугдаад Жэхёнор цэвэрхэн хувцас авчруулдаг. Тэр Мок Гахи одоогоос 5 жилийн өмнө Самуол их дэлгүүрт ажилладаг байсан юм байна лээ. Хёны хэлснээр бол амиа алдахаас өмнө Сара Ким Будува брендийг Самуол их дэлгүүрт байрлуулах гэж байдгаараа хичээж байсан байна. Гэтэл цогцсон Самуол их дэлгүүртэй холбоотой муу усны нүхнээс олдсон байдаг. Энэ газар аллахтай ямар холбоотой юм болоо? Наадхыг чинь л олж мэдэх гээд хоёулаа энд зогсож байгаа юм биш үү? Энэ газар уу эсвэл энд байгаа нэг хүн үү гэдэг сонирн байна. За тэгэд мань хоёр их дэлгүүрийн хамгийн дээд давхрын захирлын өрөө рүү явлаа. Тэднийг Чой захиралтай уулзаж хүн амны хэрэгтэй холбоотой мөрдлөг явуулж байгаагаа хэлэхэд захирлын хуульч тэднийг ерөөсөө халгаахгүй байдаг. Чой захирлч бас нэг их дүнтэй түрээсийн гэрээнээс болоод хохирол амссан байж. Гэвч хуульч нь бид энэ асуудлаа дотооддоо шийдсэн учраас мөрдлөг шаардлагагүй гэж гүрийсээр. Тэр бүхэл тэд их дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийгч тэдэнд өгөхөөс татгалзаж. Урам нь хугарсан пак мөрдөгч ажил дээрээ ирээд багийнханд өнөөдрөөс эхлээд бүгдээрээ 5 жилийн өмнө Самуол их дэлгүүрт ажиллаж байсан Мок Гахи гэгч хүний талаар судалгаа хийцгэн. Чой захиралтай холбоотой гэдгийг нотлуул бүр сайн гэж зарлалаа. Тэгсэн тэдний хэлцийн нэг залуу Мок Гахиг мэддэг болж таардаг. Тэр залуу өмнө нь Намдэмүний кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа энэ нэрийг сайн мэддэг болсон байж. Тэгээд тэр ажлын самбараа ухаж байгаад эрен сурвалжлагдаж байгаа хүмүүсийн зургууд дундаас Мок Гахигийн зургийг гаргаад ирнэ. Тэнд онцлог содон тэмдэг гэсэн хэсэгт шагааныхаа хажууд шивэстэй гэсэн байлаа. За тэгээд пак мөрдөгч Гахигийн холбогдож байсан хэргийн хавтас хэрэгтэй танилцахаар шийднэ. Гахи үнэтэй брендийн A-Cup-ыг авч онлайнаар зарах замаар хүмүүсийн итгэлийг олоод дараа нь их хэмжээний мөнгийг нь шилжүүлж аваад алга болдог байж. Тэрний бусдад учруулсан хохирлын хэмжээ 500 саяд хүрч. Гэвч тэр хавтаст хэрэгт Гахигийн хурууны регистрийн дугаар ерөөсөө байхгүй байлаа. Мэд Мок Гахиг саяхан үлдэгдсэн хүн амны хэргийн хохирогч гэж үзэж байгаа. Та тоглоод байгаа байлгүй дээ. Гахи аль 5 жилийн өмнө өгчихсэн штэ. Гахи амиа алдах үедээ хуваараа зээл олгодог нөхдүүдээс их хэмжээний зээл авчихсан. Өөрөө ч олон тооны үнэтэй цүнхнүүд цуглуулсан байж. Тэр грэслийнхээ доктороо их хэмжээний үнэртэй ус цацаж үлдээгээд далангаас өсөрч. Тэрний далан дээрээс өсөрж байгаа бичлэг үлдсэн ч цогцсон олдоогүй байна. Гэвч нэгд грэслээ бичиж үлдээсэн. Хоёрд тэр хүн амьд байгаа гэдгийг нотлох ямар ч баримт олдоогүй учраас цагдаагийн газраас тэрнийг үгсэнд тооцоод хэргийг хаасан байж. Энийг сонссон пак мөрдөгч Гахиг тухайн үед үхээгүй. Өөрийнхөө үхлийг хуурамчаар зохион байгуулж цагдаа нарыг малалсан гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тиймээс ч тэр хавтаст хэрэгээс нь Гахигийн догтуутай грэслийг хулгайлчихсан байлаа. Хэрвээ баригдуул ажилгүй болно гэдгээ мэдчихсэн Жэхёнч сандарч бушуухан өрөөнийх нь хөшгийг хаалаа. Тэгээд тэр хоёр грэслийг нэгднэгэнгүй уншиж судалж эхэлнэ. Хүмүүс бусдад итгэж болохгүй гэдгийг сайн мэддэг. Гэсэн ч итгэх сонголтыг хийдэг. Тэд бусдад тохиолдсон зүйл өөрт нь тохиолдохгүй гэж боддог. Тэд бусдад итгэхдээ энэ удаад л өөр байх болно гэж өөртөө хэлдэг.
Хэдийгээр тэд өөрөө өөрийгөө хуурч байгаагаа мэдж байсан ч итгэх сонголтыг хийдэг. Гахи анх 27 настай байхдаа Самуал дэлгүүрт ажилд орж байж тэр ажилд орсон цагаас л ажилдаа хижээнгүлэн зүтгэх болжээ. Тэгсэн нэг өрөө лангуун дээр байсан нэг цүнхийг хараад тэр гацаж орхисон байна. Гахи, юу игээд ам бэ? Явахгүй мүү? Баячууд яаж баяждгийг мэдхүү. Би дөнгөж сая нэг мөрөөдөлтэй боллоо. Энэ цүнх зөвхөн надад л зориулагдсан юм шиг тийм баян болно. Чи ирэх 10 жилийн туршид өдөрт ганц хоол идээд мөнгө цуглуулах юм бол нэг ийм цүнх авах байх та. За энэ талаар дараа ярья. Бидэнд хийх ажил байгаа штэ. Тэр өрөө ажилчид жигсэж зогсоод санаа зовсон байдалтай төвшөцгөж эхэлдэг. Тэдний хариуцсан бараануудад тооллого хийж байгаа нь тэр байлаа. Хэрвээ бараануудаас нэг л дутвал хариуцсан хүн нь өөрөө төлдөг учраас тоо зөрөхгүй байгаасаа гэж тэд залбирцгаана. 10 сарын 14 хэний ээлж байсан бэ? Харамсалтай тэр өдрийн ээлжинд Гахи гарч таарсан байж. Хяналтын камер шалгаж үзтэл тэрнийг ажлын байраа түр орхих зур нэг эмэгтэй орж ирээд тэнд байсан хувцснуудыг давхарлаж өмсөд цүнхийг нь бариад гарч. Гахи ч хол байдаг ажилчдын ариун цэврийн өрөө рүү яваад цаг алдсан гэдгээ менежертэй хэлээд уйлсанд. Менежер нь нэгэнт манай дэлгүүрийн бодлого ийм учраас яах ч арга байхгүй. Чи нэг үнэтэй сургамж авлаа гэдэл бодчих гэж хэлдэг. Би тэгээд хэдий өртөө болчихсон юм бэ? 50 сая вон. Тэр цагаас хойш Гахи ямар ч ирч хүчгүй болжээ. Гай болж маргааш нэг хайхрамжгүй үйлчлүүлэгч нохойнхоо тэргээр тэрний шагааг дайраад гүн гэгчин зүсч орхисон байна. Гэвч Гахи тэрэнд юу ч хэлж чадсангүй. Их мөнгөний өрөнд орсон тэр удалгүй орон цагаар ресторанд угаагчаар ажиллах болж хоолны ч мөнгөгүй болсон Гахи рестораны үйлчлүүлэгчдийн үлдэгдэл хоолыг хүртэл идчихдэг болсон байлаа. Хэд хоногийн дараа тэрний гадаа тамхилаа зогсчүүдэл ажлынх нэмэгтэй бид чамд зориулж жаахан мөнгө цуглуулсан юм а. Энийг ав. Ингээд доктортой мөнгө атгуулчаад явчихж. Гахич тэр мөнгийг нь аваад шууд шивээсний газарт очиод шагааныхаа сорвин дээр шивээс хийлгэж. Тэгсэн нэг өдөр ажлынх нь менежер ирээд Гахи чи ойр зур мөнгөний ажил хийх үү гэж асуусан байна. Тэдний дэлгүүр захирлууд болоод ажилтнуудад зориулаад гэр бүлийн хямдралын өдөрлөг зарласан байж. Энэ өдөрлөгийн хүрээнд брендийн бараануудын үн навс буух байлаа. Тэгээд менежер нь тэрнээс хэрвээ чи миний хүссэн бараануудыг аваад өгөх юм бол би чамайг харамгүй шагнана гэж хэлж. Тэгээд тэр дэлгүүрт ороод бусад худалдан авагчдтай ноцолдож муудалцсан байж менежерийнхээ загсан барааг авч дээр нь нэмээд хідэн цүнх авчээ. Тэр авсан бараануудаа интернетэд байршуулж зарах гэсэн ч хэнж санал тавихгүй байлаа. Тэгсэн нэг өдөр 0-д байхдаа санамсаргүйгээр хоёр эмэгтэй хоорондоо нэг алдартай инфлюенсерийн нөлөөгөөр Chanel-ийн цүнхнүүд маш хурдан зарагдаж дууссан талаар ярилцахыг нь сонсоод өөрөө тийм инфлюенсер болохоор шийддэг. Тэгээд тэр интернетээс зарах гэж байгаа цүнхнийхээс сурчлагын зургийг татаж фотошопоор өөрийнхөө толгойг залгаад адилхан цүнх бэлгэнд авсан учраас энэ цүнхээ зарлаа. Одоо үед ховорцсон цүнх шүү гэсэн зар оруулжээ. Тэгсэн комментууд арараасаа цовж эхэлсэн байна. Энэнд нь Гахи баярлаж урамшнаа. За тэгээд урам орсон Гахи дараагийн гэр бүлийн хямдралын өдрөлгөөр маш олон цүнх худалдаж авч. Тэр бүхэл цуг ажилдах хүмүүсийнхээ ажлын үнэмлэхийг хулгайлаад тэдний нэр дээр хүртэл цүнх авдаг болж. Тэгэж авсан цүнхнүүдээ Гахи фотошопдсон зургийнхаа тусламжтайгаар ядах юмгүй зардаг болсон байна. Энэ маягаар их мөнгөтэй болж болох юм байна гэж урамссан тэр мөнгө хүлэгчээс 50 сая вон зээлжээ. За тэгээд Гахи ажил дээр очиод өрөө дарсанд менежер нь их гайхлаа. Дараа нь тэр үргэлжлүүлээд хямдралтай цүнхнүүдээ авах гэсэн ч дэлгүүрээс нэг үйлчлүүлэгч 2 саяас дээш худалдан авалт хийхийг хориглосон байдаг. Учир нь хямдралтай авсан бараагаа онлайнаар зарж байгаа тухай гомдлыг брэндүүдийн зүгээс их дэлгүүрт гаргасан байлаа. Ингээд Гахи хүнд байдалд орлоо. Тэр бүх мөнгөө шавхаж 50 сая воныг мөнгө хүлэгчд өгсөн ч цаадхан зээлийн хүүгээ нэхэж тэрнийг гарах гарцгүй болгоно. Уучлаарай би үндсэн зээлээ төлчихсөн юм чинь хүүгэн дараа сард өгч болох уу? Тэр үед хүн дахиад нэмэгдчихэн штэ. Ерөөсөө ингээ найдвартай болгох үүднээс. Хүн дээр нь зээлийн гэрээ хийчихье. За тэгээд тэд Гахигийн хурууныхыг хүчээр даруулж зээлийн хүүгийн дүнгээр дахин шин зээлийн гэрээ үйлддэг. Бидний үйлчилгээг авсанд баярлалаа. Самуал дэлгүүрийн Гахи хатагтай. Удалгүй зээлийн хэмжээ нь 50 сая руу төхөж нөгөөдөл Гахиг хайж ажил дээр нь ирээд амар заяаг нь үзүүлэхэ боллоо. Нэг өдөр тэд ирээд нэрийг нь дэлгүүр даяар дуудаж хөөсөнд аргаа борсон тэр тэднээс зогтож хогийн савн дотор нуугджээ. Тэр үед Гахи цаашид яхаа мэдэхгүй цөхрөнгөө барлаа. Хамт ажилладаг тасхийнхнаач тэрний зээлийн асуудлаас төвөгшөөж агуулхад ажиллах болж яаж ч хичээсэн амьдрал нь дандаа уруудаад байх шиг тэрэнд санагдана. Энэ үеэр утсанд нь мөнгөтэй байхдаа захиалсан цүнхнийхэн захиалга биелсэн тухай мэдээ ирсэн ч ямар ч мөнгөгүй болсон Гахи тэр мессежийг урамгүйхэн устгалаа. Тэгсэн гай газар доороос гихчээр хайрцагтай цүнхнүүдийн хайрцгийг цаасны хутгаар нээх гэж угаад дахиад нэг цүнхийг зүсэж орхино. Энэндээ сэтгэлээр унсан Гахи ажлынхаа лангуун дээрээс ориглон дарс задалж уугаад сууж байхдаа нэг зүйл сэдэж галын мэдрэгч рүү тамхины утаагаа үлээж дэлгүүрийг бүхэлд нь усан давтуулж орхино.
Тэгээд тэр гадаа байсан лангууг хаг цохиж дотор нь байсан цүнхийг аваад тэндээс сугдлаа. Тэгээд гэртээ очиод гэрээс хэллээ бичиж далан дээрээс үсрээд амиа хорлсон нь тэр байж. Тэрний амьдралын түүхийг гэрээслэл дээрээс нь уншсан Жэхён. Тэр Брендийн цүнхэнд хайртай. Бас түүнийг үзэн яддаг байсан байна. Гэсэн дүгнэлтэд хүрч. Энэ нь Сара Кимийн Брендийн бүтээгдэхүүнд шунан дурлдаг байсан чанартай төстөө санагдсан учраас тэд Гахи Сара Ким хоёрт ямар адил чанарууд байгааг олохоор эрэл хэлцгэн. Тэгэд Гахиг далангаас үсрэх үедээ 2018 оны Lady Bag Collection-ы цүнх барьж байсныг олж тогтооно. Улмаар Гахи Lady Bag Collection-ы цүнхнүүд дээр бичээстэй байдаг гэрэлтхийн тулд шат гэх мэт этгээд үрээнүүдийг тэр гэрээстэлдээ ашигласан болохыг тэр хоёр анзаарлаа. Тэгээд тэрний амиа хорлсон өдөр буюу 2018 оны 12 сарын 26-ны өдөр Сара Ким хамгийн анх Жон захиралтай уулзсан болж таардаг. Тэр бас амиа хорлохоос өмнө 500 сая воны зээл авсан байж. Тэгээд Гахи тэр өдөр амиа хорлоогүй. Харин тэр өдрөөс эхлээд цоо шинээр амьдарч эхэлжээ гэсэн дүгнэлтэд тэр хоёр хүрдэг. Бас Dior-ийн Lady Bag Collection-аас санаа авч Будуа брэндээ үүсгэн байгуулсан байна гэсэн дүгнэлтэд хүрцгэн. За sorry байж гараа. Борон та нарт нэг чухал юм хэлээдгий. Эхлээд манайхаа энийг нэг үзээд ихтэй. Өвгөн буурал ах минь өршөж хайрал намайг хүсэл зориг юу байна? Хүссэн нэгийг чинь биелүүлээ. Эрхэм хүндэт загас минь эвдэрсэн твшийг минь сольж өгөөч. Шинтгэлийн одоо төлвөл шин твш чинь бэлэн байна. Данс руу мөнгөө шилжүүлээд даруухан твшээ аваарай. Байдгаан шахгад өглөө шүү. Бараагүйц загас минь Эрхэд тэнгэрт итгэж эргээд гэртээ харьтаа эмгэн чинь твшээ хараад ирэхгүй баярлаж суугаадаа. Өвгөн чи энийг тайлбарлаад данс яхаа тоосорчий. Дахиад өдөрцгөөч. Би чамд хэлсэн биз дээ. За хараа үз. Тэгэхээр манайхаа Unitel Group нь хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Кампанит ажлын гол онцлог нь кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэж өгөх явдал юм. Жишээлбэл цахим орчинд хялбар аргаар мөнгөтэй болгоно. Хөрөнгө оруулалт илүү хурдан ашиг болно. Гэх мэт амлалтаар хүмүүсийг хуурч заллан хийх тохиолдол элбэг. Даанч ийм амархан олдох баялаг бодит амьдрал дээр байдаггүй. Хүсэл биелүүлэх алтан загасны үлгэртэл байдаг шүү дээ. За тэгээд та нар маань дижитал заллингаас өөрсдийгөө хамгаалж зөвхөн баталгаад их сурвалжаас мэдээлэл авч байгаарай. Тэгээд аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр хамтран ажиллаж байгаа Unitel Group-тэй баярлалаа гэж хэлье. За тэгээд жоох удаан ярьсан бол уучлаарай, хэдүүлээ тайлбартаа эргээд орцгоё. Гэвч Пак мөрдөгчин энэ дүгнэлтийг дарга нь авч хэлэлцсэнгүй. Алуурчныг ол гэсэн болохоос наад Dior морчин ямар хамаатай гэж дарга нь хууралдаг. Пак мөрдөгч Гахиг хуурамчаар амиа хорлсон гэж хэлэхэд чи өөрийнхөө хэргийг шийдэхин тулд өөр багийн шийдчихсэн хэргийг дахиж задлах гэдэг юм уу гэж дургуутсан. За тэгээд дарга нь тэрнийг дэмжихгүй болохыг ойлгосон мөрдөгч Гахигийн үсэрсэн далан дээр ирлээ. Тэгээд хажууханд нь байдаг кофе шопод ороод тэнд байсан нэг зурагнууд дундаас Гахигийн бичгийн хэвтэй адилхан бичгийн хэв новш гэж би хайртай гэсэн бичгтэй зургийг олдог. Тэгээд эргүүлээд хартал тэнд нь Живон гэсэн нэр бичээстэй байлаа. Тэр зур Пак мөрдөгч өмнө нь Хёуны тэмдэглэлийн дэвтэр дээр эрэгтэй биеийн үнэлэгч Кан Живонд дурлаад тэрнийг хувийн тусалгаа болгосон гэсэн тэмдэглэл байсныг саналаа. Тэгээд тэр шууд чой захирал руу очно. Та нэг жих зөвшөөрлөө авчраа юу? Үгүй, өөр юм авчирсан. Сара Ким Кан Живон хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан. Тийм үү? Тэр хоёр нийлээд намайг залилсан гэх гээд байна уу? Харамсалтай нь энийг итгэлтэй хэлж чадахгүй нэ. Бид дөнгөжл шалгаж эхэлж байна. Тийм болохоор та бидэнд туслах хэрэгтэй байна. Бид хамгаалтын системээ шинчилсэн болохоор бидэнд ямар ч бичлэг байхгүй. Надад бичлэх хэрэггүй. Харин аквариумд байсан загаснуудаас нэгийг өгөхтөл болно. Маргааш нь Пак мөрдөгчийг ажилдаа ирэхэд Жэхён тэрнийг өгтлээ. Дарааga далангийн доодох усыг самнах зөвшөөрөл өгсөн үү? Өгсөнгүй. Тийм учраас би энэ хэргийг орхилоо. Хэрвээ та орхиж байгаа бол би өөрийнхөө аргаар мөрднө гэж Жэхён шумбагчийн хувцас аваад далан руу явлаа. Тэгсэн тэрнийг ирэхэд далан дээр баахан хүн оччихсан мөсөнд орох усыг шүүж байна. Учир нь далангийн доодох уснаас пирана загас олдсон гэсэн дуудлага ирсэн байж. Пак мөрдөгч араас нь ирээд тэрнийг кофегоор дайлнаа. Далангийн доодох нөөц хэсгээс пирана олдсон гэж мэдээлсэн хүн нь Пак мөрдөгч байж. Ийм замаар далангийн доодох усыг шавхснаар Гахиг амиа хорлоогүй гэдгийг нотлохыг тэр хүсч байлаа. Тэгсэн үнэхээр тэндээс нэг хүний гавлын яс гарч ирсэнд Пак мөрдөгч өөрөө шоконд ордог.
Сонирхолтой нь шүүх хэмнэлгийн дүгнэлтээр тэр арга яс 20-30 насны эрэгтэй хүний арга яс болж таарна. Тэгээд тэр хоёр шууд Канживаны гэрэл рүү явцгаана. Гэтэл гэр нь эзгүй. Нойлын өрөөний толь нь хагараад цус болцсон байдаг. Бас тэнд цус болсон цаг байлаа. Гэтэл Живон өөрөө тэнд баан дотор хэвдэж байна. Живон сэтгцийн хувьд тогтворгүй болсон нь илэрхий. Бид нэг цогцос олсон. Тэр хүнийг Сара Ким гэж үзэж байна. Та хоёрыг дотн харилцаатай байсан гэж бид бодож байгаа. Тийм үгүй юу? Бас наад гараа хизээнгэд урчхав. Юу ч үрд нууцаараа үлддэггүй юм шүү. Би алчсан юм аа. Үнжээ бол миний топ үйлчлүүлэгчдийн нэг байсан. Гахи биш, Үнжээ юм уу? Тий. Солонгос нэр нь Ким Үнжээ. Гахи гэж хин. Жинхэнэ нэр нь Гахи юм уу? Жинхэнэ нэр нь ч Гахи биш. Тэрний анкетан дээрх бүх мэдээлэл нь хуурамч байсан. Тэр тан дээр ч бас адил тактик ашигласан байх. Гүй. Харин ч би өөрөө тэрэн лөө төрүүлж атсан. За тэгээ Живон Үнжээтэй анх танилцаж байснаа сандаг. Би гэрэлсэн эмэгтэйчүүдтэй холбогдох дуртай. Тэд мөнгөндөө илүү өгөөмөр байдаг. Тийм болохоор Үнжээг сонгосон. Үнжээ гэр бүлтэй байсан юм. Танилцсныхаа маргааш Үнжээ өөрөө Живоныг гэртээ дуудсан байна. Тэгээд Үнжээ хөл нүцгэн гарч ирээд шууд тэрнийг дагуулад хоолны газарт очиж. Тэр нөхрөө Хун Соншин гэж танилцуулж энийг сонссон Живон цочирдсан байна. Учир нь Соншин алдартай мөнгө хүлэгч төдийгүй Живон хүртэл тэрнээс мөнгө зээлсэн байж тэгээд Үнжээ тэрнтэй хамт хоол идчихэд гэрэл рүүгээ яваад өгсөн байна. Тэр цагаас хойш Живон гэрийн гадаа нь үе ирэх болсон байлаа. Нэг өдөр Үнжээ тэрэнд нэлээд үнэтэй цаг бэлгэлсэнд Живон сандарч. Тэгээд бас нэг өдөр Живоныг Үнжээтэй хамт СУ-гийн гадаа хоол идчихэд тэрний гар нь хөхөрсөн байгааг Живон анзаардаг. Тэгээд гарыг нь лавшруулж хараад тарианы улмөр байхыг харж тэгээд уурлаад хэлнэ. Нөхөр чинь ингэсэн үү? Чамд хүчээр хар тамхи тарьдаг юм уу? Зүгээрээ. Энийг чи зүгээр гэж байгаа юм уу? Яаж ийм эмэг зөвшөөрч болох юм бэ? Би зохицуулаад өгөх үү? Би нөхрийг чинь алаад өгөх үү? Хэрвээ Үнжээгийн нөхөр өгчүүл, Үнжээ бүх хөрөнгийг нь өвлж авна. Тэгвэл дараа нь Үнжээтэй гэрэлж хөрөнгөнд нь эзэн суун гэж Живон тооцоолсон байж. Тэгээд тэр нэг шөнө маск зүүж хутга барьж очиод Үнжээгийн нөхөр рүү дайран орч. Чи тэгээд Хун Соншиныг алжсан юм уу? Үгүй, алж чадаагүй. Учир нь яг хутгалах үед нь нөхрийнхөө урдуур Үнжээ орчихсан байж. Тэгээд Живоныг зогтоо гэж шивнэхэд айсан Живон ч зогтож. Хэдэн жилийн дараа Үнжээ гинэт тэрнтэй холбоо барьжээ. Тэгэхдээ Үнжээгийн бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Бие авч явах байдал, үг яриа нь өөрчлөгдөж Сара Ким гэдэг нэртэй болсон байж. Тэр худгалуулсныхаа дараа нөхрөөсөө зугтаад шинэ амьдралаар амьдрах болсон гэж тэрэнд хэлсэн байна. Тэгээд Будува брэнд нь хөлөө олвол нэг салбараа Живонд хариуцуулна гэж амлаж. Тэм учраас Живон Сара Кимийг Будува брэндээ босгоход нь туслахын тулд тэрний заавраар Чой захиралтай холбогдсон байна. Чиний энэ ярианд чинь намайг итгэнэ гэж бодож байна. Би тэрэнд итгэсэн. Бид хоёр ирээдүгөө хамтдаа төлөвлөсөн байсан. Сара Ким Живоныг гэртээ авчираад ярилцаж. Би чиний нэрээр гэрээ байгуулчихсан. Хамтдаа өнгөрсөн бүхнийг мартаад бүхнийг шинээр эхэлцгээе. Танай Оксфордод над шиг муу залуусаас зайлсхийхийг заадаг юм байна тийм үү? Өмнө нь Хун Соншиныг сонгосон. Одоо намайг сонгож байдаг. Хайр гэдэг хэл хязгаар, нас хүйс, алдар хүнд харгалзахгүй шүү дээ. Би энэ хайрынхаа төлөө бүхнээ зориулахад билээ. Харин чи бэлэн үү? Би бэлэн байна. Чиний төлөө бүхнийг хийнэ. Би юу хийх ёстой вэ? За ингэж Живон Сара Кимийн захиалгаар Чой захиралтай явуулдах болж. Улмаар Чой захирал тэрнийг хамгаалагчаараа ажилд авчээ. Тиймээс тэр Чой захирлыг хаасайгүй дагаж явдаг болсон байна. Тэр бүхэн Сара Кимийн дэлгүүрт бөөлжгтэн хүртэл хамт явж таарч. Хэсэг хугацааны дараа Живон хийж байгаа бүхнээ зогсоох хүсэлтэй байгаагаа Сара Кимд хэлж. Учир нь Будува брэнд аль хэдийн хөлөө олжчихсан байлаа. Тиймээс Чой захирлын доор ажиллахаа болох гэж байгаагаа хэлсэнд Сара тэрнийг алгадаад надад ингэж битгий хэл гэж уурлжээ. Маргааш нь Живоны гэртээ эртэл гэрийнх нь хаалган дээр Будува брэндийн цүнхний хуурамч лого үлдээсэн байж. Гайхсан Живон хин тэр зүйлийг үлдээснийг шалгахад Сара Ким өөрөө үлдээсэн байж таарна. Тиймээс Живон тэрнийг нууцаар дагаж яваад нэг жижигхэн ойдлын үйлдвэрт Сара Ким өөрөө өөрийнхөө брэндийн цүнхнүүдийг хуурамчаар хийлгэж байгааг нь харчихдаг. Тэгээд Сара Кимд анх удаага хэрэгэлдсэн Живон танилаасаа асууж байгаад тэрнийг Оксфордод юусаа сурч байгаагүй болохыг нь олж мэдсэн байна. Энэ бүхнийг ярьж байхдаа Живон эхэндээ Сара Кимийг ашиглах гэж байсан ч явцын дунд тэрэнд сэтгэл алдарсан байсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Сара Кимд хууртагдсандаа Живон ууралсан байж. Тиймээс тэр гэрийнхэн эд зүйлсийг хэвдэж сүйтгэсэн нь тэр байлаа. Тэр бүхэл тэрний бэлгэлсэн цагийг барьж яваад тойл руугаа савжээ.
Тэгээд ууралсандаа шууд Сара Кимийн хуучин нөхөр Хун Соншин рүү залгаад бүх хүннээ тэрэнд хэлж. Тэгсэн хэд хоногийн дараа зурагтаар муу усны хоолойноос нэг өвөл таних эмэгтэй цогцос олдсон гэдэг мэдээг үзжээ. Тэр хүн үнжээ байсан. Хун Соншин тэрнийг алсан гэх гээд байна. Гүй, би л тэрнийг алчихсан. Би юу хийчих нь вэ? Би Сара Кимийг алчихсан. За ингээд мань хоёр тэндээс Сара Кимийн нөхөр гэгдээд байгаа Хун Соншины гэрлүү хөдөлцгөөн. Энэ залууч хайрандаа сохорчихсан байжтэй. Хуурамчаар дурлаж мөнгө олдог хүн энэ дайны жүжиг тоглолгүй л яах вэ? Та ярьж байхдаа сэтгэл хөдлөлийг нь анзаараагүй мүү? Яг л үннээсээ л ярьж байсан да. Харин ч ярьж байхдаа бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж ярьж байсныг чи анзаараагүй юу? Энэ нөхөр гарцаагүй санхүүгийн залилангийн нэг хэсэг байгаа. Би тушаалал дагсан. Би өөрөө ухаангүй байсан. Би хохирогч гэдэл. Муу залуусан ярьдаг нийтлэг зүйл биш үү? Тэднийг ирэхэд Хун Соншин өөрөө тэднийг хүлээж аваад цайгаар дайлна. Би боорны дутагдaltaй байсан юм. Үүнийг засал авах ямар ч найдваргүй болсон хойноо олж мэдсэн. Бөөр шилжүүлж сулгахаас өөр зам үлдээгүй. Харамсалтай төрсэн ах дүүс минь, салсан эхнэр, өөр хүүхдүүд, 40 жил нөхөрлсөн найзууд маань надаас нүүр буруулцгаас. Бүгд л намайг үгсэн хүн шиг л үзэж байлаа. Тэр л үед би тэрнтэй танилцсан юм. Тэрнийг Дууа гэдэг байсан. Тэр хоёр нэг уушийн газарт танилцаж байж, ухаангүй болтлоо уусан Соншин тэнд байсан бүсгүүчүүдэд агсан тавиад хөөж явуулсан ч Дууа ганцаараа явуулгүй үлдсэн байна. Соншин тэрэнд мөнгө төлөхдөө үнэтэй цагааж бас өгч. Тэгээд Дууа цагных нь хариуд оройжин тэрнтэй ярилцаж суусан байна. Би таны донор уулъя. Надад 500 сая өгч. Яаж бөөрөө надад өгөх юм бэ? Хоёулаа хуурамчаар гэр бүл болчихъя. Би чамд яаж идэх юм бэ? Дараа нь төлбөрөө төлөхтөл болно. За тэгээд Дууа тэдний гэрт нүүж иржээ. Тэгээд тэр хоёроо гэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Тэгээд Соншин тэрэнд шинэ бичиг баримт бүрдүүлж Ким Үнжээ гэдэг нэртэй болгож. За тэгээд хуурамчаар хурмаа хийжээ. Гэр бүлийн хоёр нэгэндээ донор болохын тулд дор хаяж 1 жил хамтран амьдрах ёстой байж. Тиймээс тэр хоёр гэрлэлтийн 2 жилийн гэрээ байгуулж Соншин ч өөрийгөө хаа хамаагүй хүнтэй суусан болгохгүй тулд тэрэнд Оксфордын ном өгөөд сайн судалж Оксфорд төгссөн мэд болохыг тушаасан байна. Чи өөрийгөө Оксфорд төгссөн гэдгийг итгүүлж чадвал хүмүүс чиний дараагийн бүх зүйлд итгэнэ. Чамайг баян чинэлэг хүн гэдэгт ч итгэх болно. Та тэгвэл яагаад өөрөө энэ замыг сонгоогүй юм бэ? Таныг өрөвдөх сэтгэлгүй мөнгө хүлэгч гэдгээр л хүмүүс мэддэг шүү дээ. Би өөрөө тэгж мэдэгдэхийг хүссэн юм. Энэ мөнгийг аваад өөртөө хувцас ав. Баарны хүүхэн шиг харагдаж болохгүй шүү. За ингээд үнжээ бөөрөө өгөх бэлтгэлийн хүрээнд олон янзын эрүүл мэндийн үзлэгт орж эхэлжээ. Гар дээр нь зүүнний орон байсан нь ийм учиртай байж. Харин нөгөө талд өөрийг нь таних хүмүүст энэ гэрлэлтэд үнэмшилтэй болгохыг Соншин их хүсэж байдгаараа хичээж байж. Намайг баг байхад нэг найз маань намайг ядуу айлын хүүхэд гэж дандаа дээрлэхдэг байлаа. Гэвч дараа нь тэр надаас өөрөө мөнгө гуйгаад ирсэн юм да. Тэгээд яасан гэж бодож байна. Та татгалцсан уу? Үгүй. Би тэрэнд төлж чадхааргүй их мөнгө зээлүүлсэн. Тэгээд тэр хүн өгтлээ надад өөртөө явсан юм да. Тэгсэн дараа нь хүүн над дээр нэг мод барьж ирээд аавынх нь булшин дээр ургасан мод гэж хэлээд өгсөн. Би тэр модыг нь аваад эндээс суулгаад бүх хөрийг нь цайруулсан да. Ингээд бодохоор энэ мод бол 500 саяын үнэтэй мод юм шүү. Би ганцлуудаа тэгэж хүнд тус болсон юм. Харин би яах вэснийг та мэдэх үү? Би мөнгө зээлүүлнэ гэж амлаад яг цаг нь тулахад зээлэхгүй байх байсан. Тэгвэл тэр хүнээс хариугаа аваа зогсохгүй. Надаас ямар ч зардал гарахгүй байх байсан. Найдвар замхран одох шиг хэцүү зовлон гэж байхгүй шүү дээ. Чи ч надаас илүү мөнгө хүлэгч болох хүн байна да. Ингээд үнжээд илүү итгэх болсон Соншин тэрнийг өөрийнхөө таньдаг хүмүүст хүлээн зөвшөөрүүлэхээр оролдох болж. Ороод өөрийгөө нотлох гэж битгий хичээгээрэй. Тэгвэл харин ч цөхрөнгөө барсан харагдана. Үнжээч дотог шороод өндөр боловсролтой баян бүсгүй дүрд маш сайн тоглосон байна. Тэнд байх зур Соншины биеийг муудсанд үнжээ тэрэнд тусал хийж биеийг нь тэнхрүүлж авчээ. Түрүүн чи хүмүүстэй инээлтэд байсан юу ярьж байсан юм бэ? Таны талаар гомдолсон. Хөвгөлтэй байсан уу? Гонигтай байсан. Ягаад гэвэл миний ярьсан бүхэнд үнэн зүйл нэгч байгаагүй. Бүгд худлаа бишээ. Чи заримдаа хамгаалалтаа буулгах үедээ жинхэнэ өөрийнхөө байдаг гэдгээ мэдхүү. Харамсалтай нь миний худал хуурмаг хаан дуусаж жинхэнэ дүр минь хаанаас эхэлж байгааг би өөрөө ч мэдхэ болж байгаад байна. Мөр толгой эргэж хүүцлээ. Би тантай амьдарч эхэлснээс хойш л энийг ойлгосон.
Баян байна гэдэг хөрөнгөндөө биш, аавранда байдаг юм байна. Гэхдээ энийг мэдснээс мэдээгүй байсан нь дээр байдаг бололтой. Тэднийг ингээ ярилцаж байтал живон ирээд соншиныг худгалах гэсэнд үнжээ урдуур нь ороод худгалууллаа. Уг нь би дөнгөж ким үнжээгийн амьдралаар амьдрахдаа дасаж эхэлж байсан юмс. Үнжээ ухаан орохтол соншины биеийг асууж ухаан орж. Энэнд нь сэтгэл хөдлсөн соншин бүх хөрөнгөө тэрэнд өвлүүлэхээр гэрээслэл бичсэн байна. Соншин мэс заслихаа өмнөхөн үнжээгийн бодит байдлыг мэдэж авч мөнгө хүлэгчдэд өртөө болсон тэр өрөө дарахын тулд ширээний хүүхэн хийх болсон нь тэр байж. Тэгсэн тэр зээлийн газар нь соншины эзэмшдэг газруудын нэг болж таарч. Залуусаасаа энийг сонссон соншин тэрний өмнө нь би амлалт өгөөд цагийн тулгад амлалтаа биелүүлэхгүй байх байсан. Тэгвэл тэр хүнээс хариугаа аваа зогсохгүй. Надаас ямар ч зардал гарахгүй байх байсан. Найдвар замхран одох шиг хэцүү зовлон гэж байхгүй шүү дээ. Гэж хэлж байсныг нь санджээ. Удалгүй соншины залуус үнжээг барьж авна. Тэд дээрээс нь бензин асгаад шатаах гэж байгаагаа тэрэнд хэлсэнд соншин наадхаа тавиад явуул гэж туушаач. Би юугаарч хохироогүй. Тэгээд ч хууртах зүйлээ би өөрөө хийсэн. Тэгэхээр энэ бол ловер биш. Тэгсэн үнжээ яхаа мэдэхгүй хуйллаа. Удалгүй соншиныг ухаан ороход үнжээ хажууд нь ирчихсэн байлаа. Тэр соншинд амлсан ёсороо нэг бөөрөө өгсөн байж. Чи намайг зүгээр л хүлцсэн бол гэрээслийн дагуу миний бүх зүйл чинийх болох байсан шүү дээ. Би жоохон хүлээж чадна. Царайгч нь харвал угаасаа нэг их удаан хүлээхэргүй харагдчихэв. Тэгсэн үүний дараахан үнжээ гинэд орсороггүй алга болч. Гэхдээ явхдаа тэрний гэрт байсан 500 сая модыг нь тайрчихсан байж. Тэгсэн пак мөрдөгч муу усны нүхнээс олдсон нөгөө цогцсонд бөөрөө ахуулсан мэс заслын сорив байгаагүйг саналаа. Тэгээд Сара Ким амьд угаан байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Хэвлэлийнхэн та бүхэндээ товч мэдээлэл өгье. Сэжигтэн өнгөрсөн хугацаанд дор хаяж 3 удаа овог нэр бичиг баримтаа сольсон байна. Гэмт хэргийн онцлогоос үүдээд бид тэр хүнийг энэ хэргийн сэжигтэн гэж үзэж байна. Та бүхэндээ тэр хүнтэй холбоотой мэдээлэл байх юм бол Сөүлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэнэ. Энэ үеэр хөлөндөө Сара Кимтэй адилхан шивээцтэй нэг эмэгтэй машинаасаа буугаад пак мөрдөгчийн өрөө рүү орж байлаа. За энэ түрээд энэ галзуу цувралын парт 2-ын тайлбар маань дуусч байна. Үйл явдалч бас л галзуу болж шүү. Тэгэхээр хэдэн бороо нь дараагийн партаа аль хэдин хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр та нар маань нэг жаахан хүлээхэд л тэгэл болоо явчихж байгаа юм шүү. За тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж буй Unitel-тэй хамтран хүргэлээ. Монгол улсад цахим зэллэнгийн улмаас зөвхөн 2025 он гэхэд 694 тэрбум төгрөгийн хохирол үүссэн байна. Хүсэл биелүүлэх албан зохис үлгэртэл байдаг. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе. Unitel. Та нар маань тэгээд альва юмд нэлээд нэхур санаатай байцгаадаг юм шүү. За тэгээд сабадар жамжаагүй болсаа ба дарчихсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу цувралаараа эргээд уулзцгаая.